За. Яадаг. Энэ манайхаа одоо сүнстэй болсон юм шүү. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За сайн байна уу? Сайн. Энд ч одоо орой мэд хэм өдрийн мэд хэм үү? Одоо хэдэн цагаас цацагдах нь хойлоо мэдхий болчлоо. Орой мэд гэдэг 18 цацагдж байгаа шүү дээ. Арай. Тий. За. Монголын цагаар. Тийм шүү дээ. За өнөөдөр ямар хэрэг яах гэж байна? Би өнөөдөр юу яасан? X-ийг одоо хамтран амьдарч исэн одоо найз залуу гэх юм уу та. X одоо салцсан эмхтэйгээ юу яагаад чи буцаж надтай одоо хамтарч амьдр би чамаас салмааргүй байна гэд тэгээ нөгөө эмхтэй нь үгүй би чамтай дахиж нийлэхгүй хамт амьдрахгүй гэсэн чинь тэгвэл би чиний нүцгэн зургуудыг чинь интернетэд тараана гэд тэр нөгөө хамтдаа байхдаа авахгүй болсон байсан нүцгэн зураг. Гэхдээ тэр хамтдаа байхдаа тэр эмхтэй болохоор би тэгж ингэж өөрөө нүцгэн зураг авахулаагүй. Бид хоёр хамт байхдаа намайг ингээд нөгөө нууцаар ингээд миний зургуудыг авцсан байсан юм байна лээ. Тэгээд тэр нүцгэн зургуудыг чинь би интернетэд тавина. Чи надтай ирж амьдр. Буцаж одоо би чамаас салмааргүй байна. Хоёулаа хамт буцаад хамт амьдрий гэд. Тэгэн гут нь үггүй гэд. Тэгээд тэгвэл цагдаад мэдэгдэнэ гэсэн чи тэгвэл тэхгүй би чиний нүцгэн зургуудыг чинь ингээд интернетээр тараана гэж занал хийлээд тэгээд тэрнээсээ болоод шүүхээр орсон. Ямар тэнэг залуу вэ тий? Ийм харин тэгээд тэгж ингэж нөгөө нэг өөртөө тэгэн буцааж заа ингээд тэгж дарамтлаад буцаад тэр эмэгтэйгээ ирлээ гэдэгт яаж амьдрах юм бэ? Тэгж тэгэн амьдрах. Юу хайр, юу сайхан амьдрал мөрөөдсөн тий? Мэдхгүй за сонин тий. Ийм хэрэг яг шүүхээр шийдэгдсэн юм байна. Би энэ хэргийн талаар ярина. За миний ярих байгаа хэрэг болохоор найзынхаа хураад. За. Биеийг нь хүчээр үнэлүүлсэн. Амар хэрэг. За. За бүр үнэлүүлэхдээ Малайзтай очиод биеийг нь үнэлүүлсэн. За ийм хэрэг ярина. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За тэгээд Jameson брэнд манайхтай бол 3 сараар хамтарч ажиллаж байгаа. Одоо 2 дахь сартаагаа зоолгож байгаа. Тэгээд шинээр витаминууд ирсэн. За жишээлбэл магний ирсэн. Би сая очхон цэгийг өгөөд хахад нийтчлээ. Зүгээр л гоё нэг юу нэрзэн чихэр шиг юм бэ тий? Витаминыг нэг уун гэдэг байсан чи одоо бүр идэн гэж ярьдаг болсон байна. Ийм нөгөө эрзэн чихэр шиг шууд зажлаад идэж чинь айгүй амар. Миний шүрмс татаад байгаа чи магн ер нь тий шүрмс татаад байгаа чи тий. Тий одоо танаадгаа ингэ өдрөө алга ирээд нэгийг өө заа юу. Тэгээ тэрнээс гадна бас нэг шинээр ирсэн бүтээгдэхүүн болохоор одоо тэр камер дээр харагдаж байгаа нөгөө арьсан дээр нь батг гараад идэх хүмүүс идэв шүү дээ тий. Тийм хүмүүст зориулаад ингэ уухаар нөгөө батгыг хатаадаг, имчилдэг, батг гарахгүй байлгадаг тийм бүтээгдэхүүн бас байна. Тэгэхээр энэ нөгөө нэг Канадын алдартай Jameson гэдэг энэ брэнд чинь гэр бүлийн гишүүн бүрт зориулсан маш олон төрлийн витаминуудыг оруулж ирдэг ийм брэнд байгаамаа. За баярлаа. Би босож яваа микрофоноо хөдөлгөж өгөөд байна. Ийм бүтээгдэхүүн байсан. Наадах чи юу нэ? Саяны яриадсан юм уу? Тийм нөгөө батг хатаадаг. Clear skin гэж яагаад цэвэрхэн арьс гэдэг. За. Лаг англитэй юм аа. Англи хэлээр л гайхуулаад байгаа. Яг чи гэж идэв. Заавал тий. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. За хэрэгээрий. За тэгээ. Надаас эхлэх юм уу? Өнөөдөр танаас эхэлчих юм. Танаас эхэлчих юм. Тийм үү. За тэгээ. Би ийм хэрэг хайж авч байгаад угаасаа би харин нэг сүүлийн үед нэг сошиал дээр аягүй ингээ нэг сошиалор нэр хүндийн гутаагч гэдэг юм уу те ийм хэрэг хайж авч байгаа. Тэгээ нэг ийм хэрэгтэй тааралдаад тэгсэн ингэж байна. За энэ хэргийн одоо шүүгдэгч юу байсан? Нэг 45 настай. Ямар хөгшин. Та насыг өөрчилсөн юм байна. Насыг өөрчлөөгүй шүү. Тийм үү? Насыг өөрчлөөгүй. Ямар хөгшин юм бэ? Тэгээ хөгшин юм байж чи хүнийг ингэ сүрдүүлээд байгаа юм уу? Би гоо ингэ сүрдүүлсэн гэхээр. За одоо 45 таа бөөн гомдол нэхнээ нэвтрүүлэг сонсоод ёо. Тэр ингэ чимбад ошаараад би харин тэгтээ хүүхдүүдийг тэгдэг гэж бодсон шүү дээ. Одоо тэгээд би одоо яг юу ч хэлэх юм бэ? Тэгсэн байдгүй юм уу тэр хүмүүс чинь 45 наснда. Гэхдээ тэгж хийж болдгоо юм энэ чи. 45 настай гэсэн чи би жоохон шоконд орчлоо. Үнэндээ. За 45 таа хүн. За урд нь хүнтэй сууж байгаагүй. За ингээд одоо нэг бүсгүүтэй хамтарч амьдарч хагаад тэгээд энэ хоёр салсан юм байна. Тэгээд салаад тэр салсан хохирогч эмэгтэйг болохоор гэж нэрлэж байгаа. За энэ 45 та энэ хүнийг бол нэрийг юугаад яг угсаа шүүх хурлын протокол дээр бол нэрийн эхний үсгээр л бичсэн байлаа. За тэгсэн ингэсэн
эмэгтэй болохоор өөрөө ингээд нөгөө цагдаад анх мэдүүлэг гаргахтаа ингээд миний X одоо найз залуу намайг ингээд дарамтлаад байна. Надтай буцаж одоо юу гэдгийг амьдрий гэж одоо ингээд би амьдрахгүй гэсэн чинь буцаж амьдрмаар байна гэд тэгээд үгүй би чамтай буцаж амьдрахгүй гэсэн чинь тэгвэл одоо би чиний нэр төр чи халтнаа буюу юу байсан нүцгэн зургийг чинь би интернетэд байршуулнаа. Тэгээ ингээд бүр явж бүр танаа ажлын чиний өөрийн чинь хаяг руу танаа ажлын одоо хаяг руу чинь чамайг ийм хүн шүү гэд би ингээд тавьчих чаднаа. Надад ийм зургнууд байна гэд бүр ингээд өөрийнх нь нүцгэн зургуудыг нь өөрлөө нь эхлээд үзүүлээд дарамтлсан. Эхлээд ийм зургууд байна. Энийг тавьчихгүй. Энээс ч илүү гүнзгий одоо тий ингээд ийм зургууд байна. Энийг тавих уу гэж айлгаад тэгээд цагдаа тандсан юм байна. Тий. Тэгээд юу байсан? Шүүхийн хилцүүлэгтэр бол шүүгдэгчл юу байсан? Шууд ингээд нөгөө би гин бурууга хүлийн зөвшөөрч байна. За гэж хэлсэн. Өөрөө шууд хэлсэн. Тиймээ тий ингээд би тэгсээ би энэ хүнийг ингээд дарамтлсан. Хамт амьдр надтай хамт амьдр гэж эхлээд надтай хамт амьдраач гэж дарамтлаад надтай хамт амьдраач гэн гут нөгөөх нь үгүй гэсэн чинь тэгвэл би чиний нүцгэн зургуудыг чинь тараалаа шүү гэд. Тэгэн гут нь юу яриад байгаа юм бэ? Тэгвэл наадах шиг гэмт хэрэгээ би цагдаад мэдэгдэнэ гэн гут. Тэгээ мэдэгдээд үзэхгүй юу? Чи цагдаад мэдэгдэхэд зэрэгцээд чиний зураг тарчнаа. Тий. Тэгээ ер нь бол яах вэ? Тэгэл ер нь хин ялах нь баг ойлгомжтой шүү дээ. Чи үл чиний нэр төрөл байхгүй болоод дууснаа. Мэдэгд бүр ингээд цагдаадаа мэдэгд хинэн одоо ялхаа харъя гэж дахиж бүр айлгаад нэг сүрдүүлсэн. Тий. Тэгээд бүр ингээд цагтаад мэдэгдэж болохгүй шүү. Хэрвээ мэдэгдэх юм бол би чиний бүр илүү одоо эхлээд хагас нүцгэн зургийг цээж нүцгэн. Одоо ингээд хөхөө гаргацсан ч гэдэг юм уу тий. Цээж нүцгэн байсан зургийг нь авцсан байгаа. Тэгээд тэр зурган дээр нь болохоор авчаа ингэсэн гэж байгаа. Толь руу харж агаад толь руу ингээд нөгөө толинд өөрөө хардсан байсан зургийг ингээд авцсан байна гинэ. Тэгэнгუთ цолины тусгалд нь ингээд миний царай харагдаад байна. Гэтэл тэр зургийг маань ингээд шууд энэ зургийг чинь тавьчихна гэж дарамтлаа. Тэгээ бүр бүтэн ингээд нөгөө нэг гэхдээ артлаасаа харагдсан бүтэн нүцэн зургийг маань манай ажлын групп руу чинь тавьж шүү. Хэрвээ чи намайг цагдаад өгөх юм бол цагдаад өгвөл энэс илүү одоо нүцгэн ийм зураг мургийг чи би чамд юу байна шүү гэж дарамтлсан баг. Бүтэн нүцгэн хувцас чинь гэсэн үг. Тий, бүтэн нүцгэн зургийг чинь тий. Тэгээд эхлээд болохоор цээж нүцгэн зургийг чинь тавиад натаа буцаад хоёлын нийл үгүй гингууд. Тэгвэл би чамайг ийм энэ зургийг чинь тавилаа гэж цээж нүцгэн зургийг чинь тавьчих уу гэж айлгаад. Тэнгууд би тэгвэл цагдаад хандна гэсэн чинь тэгвэл бүр энэс илүү зургийг чинь би тавьчих л да. Тэгээд цагдаад хандалтаа чи хин ялгаа олё үзье л та гэж дарамтлсан. Ямар муухай юм бэ те. Тий, дарамтлсан ийм юм байна. Тий. Тэгээд ер нь бол яг хаа мөрдөн шалгах ажиллагааны өрөөнд гэж байгаа. Тэгэнгუთ хохирогчлохоор ингэж мэдүүлсэн. Тий, ингээд би бол яг хаа ингээд тий 2010-ад оны дунд үеэс Улаанбаатарт тэр залуутай танилцаад эхлээд ах トゥ угийн ингээд нэг юм зүгээр л сайн бие биенийг таньдаг ах トゥ байжгаад насны нэлээд зөрүүтэй. Тий, тэгээд тэгж байжгаад дараа нь Тотонсоо танилцаад нэг 2-3 жилийн дараа ингээд Тотонсоо танилцаа. Тэгээ яг ингээд бүр Тотонсоо танилцаад хамт амьдарч эхлээд за нэг бүр ингээд байр түрээслээд хоёулаа хамт амьдарч эхэлсэн. Бид хоёрын дунд бол гэрэлтийн баталгаа байхгүй. За хүүхэд байхгүй. Тэгээд маш олон удаа ингээд хамт амьдарч явахдаа муудалцаад тэгээ ингээд салж нийлдэг, айгүйх салаад буцаж эвлэрч нийлдэг байжгаад тэгээ ерөн сүулдэ намайг маш их харддаг байсан тэр хүн. Тийм. Тэгээ ингээд сүулдэ ингээд нөгөө хардаад өмнөхөр хардаад ахаар нь ойлголцохгүй болоо. Тэгээ хоёулаа ер нь нөгөө таарч тохирохгүй байна гэд. Тэгээд салахаар шийдээ салсан. Салснаас хойш ерөөсөө л эхлээд айгүйх уучлалтгуудыг хоёулаа буцаад нийлээ намайг уучлаарай би дахиж тэхгүй гэж айгүйх юу ятдаг байсан юм байна. Ярддаг гэж. Тэгээд нөгөө нэг тех тоолонд нь би үл ингээд байнга татгалздаг байсан. Тэгсэн чинь нэг удаа энэ нөгөө хохирчийн мэдүүлэг байхгүй цагдаад өгсөн шүүгтэр өгсөн мэдүүлэг. Тэгсэн чинь нэг удаа ингээд нөгөө тэр нөгөө нэг эргэтэйгийнхээ машиныг нь гуйсан юм байна. Ингээд нөгөө тий мэдгүй яагаад ч буцаад одоо заавал тэр хүнийхээ машиныг ч гуйсан. Тэгээ нөгөө тэр нөгөө нэг салсан X-ийн машиныг гуйгаад тэгээд ажлынхантайгаа хамт ингээд нөгөө нэг тэрэлж явсан гэж байгаа. Тэгээ тэрэлж яваад эргээд буцаад машиныг өгөхгүйд нөгөө нэг яг энэ гэрийнх нь гадаа ирсэн чинь энэ X нь гадаа сохтуу тааралдаад тэгээд ингээ нөгөө нэг сотуу тааралдан гутаа машиныг ингээ нөгөө тавих гад байж исэн чинь сотуу гарч ирээд тэгээд бас нэг ажлынхаа бас нэг хүнтэй цуг ирсэн юм байна. Тэгсэн чинь буугаад ирэн гутаа дахиад ингээ нөгөө нэг за ингээ чи юу яалаа одоо хоёлаа дахиад ингээ юу авах хамтраад амьдрах хүсчихгүйг одоо хоёул нь ч тийм байхгүй. Тий би зүгээр ингээ явах ингээ машины чинь авцараад өглөө баярлалаа маш их баярлсан шүү гэдгсэн чинь тэгвэл чи яах гэж ганцаараа ирэхгүй чи яах гэж хоёул ярьж байгаа юм.
Юу гэсэн үг юм бэ гэж чи би 2 хүн алмааргүй байна. гэж сохтуу. Тэгээд тэгээ халааснасаа хутаг гаргаад ирсэн гинэ. Йоо, чи бүрхэн алхад бэлэн явж ид юм уу? Тийм, тэгээ халааснасаа хутаг гаргаад ирсэн. Тэгээ ингээ нөгөө нэг би одоо 2 хүн алмааргүй байна. Уг нь тийм ингээ ганцаар ирэхгүй байсан юм. Гэж айлгаад халааснасаа хутаг гаргаад ирсэн. Тэгээд одоо үгдээ тэр нөгөө ажлынхаа дүүтэй хамт бид хоёр бүр айгаад бүр ингээ бүр ухаан зүлэг цугтцсан. Тэгээд тэр сохтуу байсан учраас бид хоёр араас хөөс исгэж мэдэхгүй ямар ч сан бид хоёр тэгээд ингээ тэрнээс нэг юм салсан. Тэгэл тэр ална гэж занал хийснээс маргааш нас нь эхлээл ер нь шууд ингээл ерөөс удаачгүй гэж байгаа. Удаачгүй шууд ингээд над руу эхлээл зураг явуулаад тэгэл хоёлаа буцаад нийлээ л да гэл тэгэн үгүй би өөртөө ч олон удаа хэлсэн шүү дээ. Хоёлаа таарч тохирохгүй юм байна лээ. Болохгүй юм байлаа буцаж нийлэхгүй гэхэнгүүт тэгвэл би энэ чэйж нүцгэн зургийг чинь тавьчих л да. Тэ чи надтай эргэж нийл. Тэгэнгүүт юу яриад байгаа юм бэ? Наадах чинь гэмт хэрэг штэ. Цагдаад мэдэгдэн гэсэн чинь тэгвэл цагдаад мэдэгдэлтэй чи. Тэгвэл би энэс чинь илүү зургийг чинь тавина. Энэ зургийг тавих уу гэ дахиад. Дахиад бүр бүтэн нүцгэн зургийг нь аваад явуулсан. Хөөе тэгээ шүүх хэмлэг энэ үний тэр нүний сэтгэл мэдсгэн шалгасан байгаа. Тэгээд ер нь бол тэгсэн байгаа. Бүтэн нүцгэн зургийг тэр бүтэн нүцгэн зургийг араас нууцаар авцсан байсан. Тэр зурганд би толин тараа зогсож байгаа учраас миний царай толинд харагдаад байсан. Тэгээд бас өөрсдийнхөө секс хийж байгаа бичлэгийг надаас нууцаар хийгээд тэр бичлэгээсээ тасдаж скриншот хийгээд тэгээ миний нүцгэн царай гарсан зургийг нийтэлсэн. Тэгэнгუთ бүр ингээд тэгээд юу байцсан. Тэгээд ингээд 50 шүү гэж хаад бүр тавьдсан байгаа. Эхний нүцгэн зургийг нь. Тий. Тэгээ бүр өөрийнх нь Instagram дээр чинь 50 шүү. Чиний Instagram хаяг руу чинь би тавьж чадна. Ажлыг чинь групп руу тавьж чадна. Тэгээд нийтэд ингээд бүр ингээд чамайг энэ хүн байгаамаа ингэдэг ингээд хилээ тавьж чаднаа. Гэд нүцгэн зургийг нь бүр тавьдсан гэж байгаа юм. Хамаг Facebook одоо нөгөө сошиалын юм код модыг бүгдийг мэддэм байнал л да. Instagram дээр чинь 50 тэгээд тэр өөрөө юу хийцэн? Комментээр тавьсан. Доор нь хаяг руу нь орж биш. Комментээр тавьсан. Тэгээ шууд ингээд комментээр нууц хаяг нэгээл ороод энэ нэмэгтэй гэд ингээд тавьсан. Ажлынхаа пэйждийн комментэр гэсэн үг юм тий. Тэгээд ингээд би цагдаа тантна гэж хэлэхэд хин дийлхээ үзье гэх зэрэг над руу чат бичээд л байгаа. Намайг цагдаад хэлэх тусам би өөрийнхөө хаягнаас биш өөр бус зөндөө хаягнаас шиний зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэнээс үрдүүлээд байгаа. Бүх нотлог баримтууд надад байгаа. Би гомдолтой байна гэд. Тэгээд сүлдээ би өөр нэг ажиллаа хийж чадахгүй сэтгэл зүйн дарамтанд байна. За тэгээд ингээд нөгөө ингээд намайг дагж байгаа болов гэж би сүлдээ айгаад байна. Сошиал сүлжээн дээр миний зургийг тавихаас гадна ингээд нөгөө намайг дагаад явж байгаа юм биш үү? Ална гэж занал хийсэн учраас нэг л удаа тэр нь сохтуудаа нэг л удаа тэг занал хийсэн гэд. Тэгээд би үл зүгээр ингээд нөгөө нэг ерөн зүгээр ах уу энэ хүнээс би юу ч хэмжлээгүй. Зүгээр л би ингээд 50 баймаар байна. Болиулаад өгөө. Гэсэн. Тэгээд дараагийн хохирогч эмэгтэй дахиад мэдүүлэхтэй болохоор би эхэндээ миний нүцгэн зураг бичлэг байгаа гэдгийг тэр залууд байгаа X донд байгаа гэдгийг би мэдээгүй маа. Би үл ингээд зориудаар ингээд нөгөө нэг өөрийнхөө нүцгэн зураг маргийг аваагүй. Тэгсэн чинь харин бид хоёр маргалдаа тусдаа амьдрах болсноос эхлээд харин миний нүцгэн зургнуудыг Instagram болон Facebook чатаар явуулаад тэгээд за яг хөө ингээд хоёулаа хамт амьдрал би ингээд устгах нэгэд тэгсэн юм байна. Тэгэн гут нь эхлээд нэг юм арга сэтсэн гэж байгаа. Энэ мэдүүлэгтэрээ байгаа хгүй. Тэгэхээр н айгаад тий нөгөө хохирогч эмхтэй айгаад за тэгээ хоёлаа эвлэрээгээд нэг удаа одоо буцаж эхлээд хоёлаа ярилцъя тэгвэл эвлэрээгээд тэгээд нэг удаа очиод эвлэрнэ гэж ингэж уулзаад тэгээд ингээд гайгүй ярьж хагаад тэгээд эвтэйхэн утасных нь кодыг нь өөр нь гаргуулад ингээд тайвшруулж эвлэрнэ нэр эвлэрээ хоёлаа тэгдэг мэд гэж ингэж ярьж тайвшруулж хагаад утасных нь кодыг гаргуулад тэгээд утсан дээр нь байсан одоо өөрийнхөө бүх нүцгэн зураг тэр бичлэгийг устгасан юм байна. Өөр ууган тэгж устгасан юм байна. Тий. Тэгсэн чинь өөр газар дахиад хадгалсан байсан. Ойлгомжтой л доо. Тий, өөр газар хадгалсан байсан. Тий, тэгээд эргэж нийлэх юм бол яг устгана гэж юусэн ингээд банк сүрдүүл. Хоёлаа эргээд нийлүүл энийг устгана. Тэгээ чи миний одоо утаснаас устгацсныгаа одоо устгацсан гэж бодож байна уу? Тий, надад бол энээс ч илүү одоо юунууд баримтууд байгаа гэд. Тий. Тэгсэн тий, тэгээд ер нь бол яг ингээд яг өөрийнх нь ажилуулдаг юун дээр ингээд нөгөө комментанд оруулаад нэг зураг оруулаад хийцэн гинэ. Тэгээд тэгсэн байгаа. Ажлынхын групп дээр яг тэр нөгөө нүцгэн зургийг нь хийгээд комментээр оруулсан. Тэгээд комментээр оруулчингууд яг оруулаад бүр яг тэр нөгөө нэг энэ ажлынхын гэрчээр нэг хүн мэдүүлэг өгч байгаа хгүй. Тэгсэн тэр хүн бол тэр нүцгэн зургууд гэдэг байгаа хгүй.
тэр нүцгэн зургууд ороод 3-4 минут болж хахад би устгасан нөгөө эзэн нь хамт ажилдаг манай тэр ажлын ихч маань уцтаад яана миний зургуудыг ингээд одоо тий ингээд надтай амьдрж исэн X маань ингээд нөгөө надтай буцааж амьдр гэд намайг доромжлоод ингээд дарамтлаад тэгээд үгүй гэсэн чинь наад зургуудыг чинь 50 гэдсэн чинь тавьсан байна. Яаралтай устгаад өгөөч гэд. Тэгээд би ерөөсөө тэр зургуудыг 3-4 минут болж хахад устгасан. За тэр пэйж дээр 68,000 хүн дагдаг ийм пэйж байсан. Тэгээд тэр хохирогчийн одоо бичлэг зураг тавигдсан өдрөөс хойш 34,000 хүн үзсэн, 150 лайк авсан, 10 комменттай 24 хүн шеэр хийсэн байсан тэр зургуудыг. Тэгээд би ерөөсөө 3-4 минутын дотор устгасан гэж ажлынхан тэр одоо Facebook сошиал тий ажилуулдаг админ нь ингэж мэдүүлэл өгсөн байна лээ. Одоо шүүгдэгч болохоор юу байсан баа? 5-6 жил нэг компани дэд захирлаар ажиллаж исэн. Нэг компани 5 жил гарan ингээд дэд захирлаар ажиллаж исэн ийм одоо ер нь бол нэлээд өндөр албанд шалгасч исэн ийм хүн байгаа хгүй юу? Тий. Яг хүнтэй суугаагүй ийм хүн байгаа хгүй. Тэгээд энэ хүнийг нөгөө юу яагаад бариад за ингээд та ингэсэн байна гэд. Тэгээд ер нь бол нөхөр шүүх хурал дээр бол тийм ээ одоо миний буруу би ингээд өөрийгөө өмгөөлж хэлэх юу ч алгаа. Би бол ингээд буруу байна. Бурууга хүлээн зөвшөөрж байна гэсэн юм байна лээ. Тийм тэгээд ер нь бол шүүгдэгчийн гин буруугийн талаар гээд шүүхээс бол шүүгдэгч нь гин буруу дээрээ маргаагүй би тэг гин буруугаа 100% хүлээн зөвшөөрж байна. Би бусдын ингээд нөгөө хүний нууцад халтсан малтсан гэдэг дээр бол хүлээн зөвшөөрж байна гэд тэгээд юу шүүхээс бол хохирогчийн царай харуулсан нүцгэн зургийг тавих, секс хийж байгаа бичлэгээсээ тасалж скриншот хийсэн зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьсан, өөр зураг бичлэг тавихаар сүрдүүлэх зэрэгээр бусдыг хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг одоо өөрийнх нь зөвшөөрлгүйгээр цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулж хохирогчийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг одоо шаардаж занал хийсэн гэдэг ингэж одоо буруутгаад тэгээд ер нь бол шүүгдэгч бол өөрийнхөө гин буруутай үйлдэлийг хууль бус шинжтэй үйлдэл болохыг ухамсарлаад за ингээд нөгөө гин бурууга одоо юу гэдэг би санаатай хэлбэртэй шүүгдэгчийн гимт үйлдэл болон тухайн гимт хэргийн улмаас хохирогчд учирсан хохирол хор уршгийн хооронд шалтгаанд холбоотой байна гэж шүүх үзсэн. За тэгээд ер нь бол шүүгдэгчд ийм хариуцлага хүлээх гэсэн юм байна. Нэг жил 66 хоногийн 20 хилаар шийтгэн гэж юу байгаад тогтоогоод тэгээд юу байсан юм байна. Тэгэнгүүт шүүгдэгч болохоор шүүгдэгчийн өмгөөлөгч нь болохоор ингээд за миний үйлчлүүлэгч өөрийнхөө үйлцэн гимт хэргийн одоо гин буруу болон зүйлчлэлээр ямар ч маргаагүй тий өөрийгөө ингээд би буруутай би ерөөсөө өөрийгөө өмгөөлөхгүй энэ миний буруу 100% би ухамсарлаж байна уучлаарай гэсэн ийм болохоор энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлт гаргаад тэгээд дээрэс нь хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол одоо энэ хүнийг заавал одоо шоронд хорж өгөөч эсвэл энэ хүнийг надаар одоо ингээд уучлал гуйлгуулаач гэж өөр юу ч хүсэлт гаргаагүй зүгээр л би ингээд хохирчлоо гэж л хүсэлт гаргасан учраас хохирогчийн зүгээс одоо юу гэдэг ямар нэгэн шаардлага байхгүй хүсэлт шаардлага байхгүй учраас хэргийг нэг хялбаршуулах байдлаар шийдэж өгөөч гэдэг. Тэгээд ер нь бол юу байсан юм бэ лээ 5 сая нийтдээ ингээд нөгөө нэг юугаа 1 жил 66 хоногийн одоо ял идэх ялыг нь евро торгуул болгож өөрчлөөд тэгээд өөрөө бол ингээ нөгөө өмгөөлөгчийн хялбаршуулах байдлаар миний юуны үйлчлүүлэгчийг шийдэж өгөөч өөрөө гин бурууга бүрэн ухамсарлаж ойлгож хүлээн зөвшөөрж байгаа гэх. Тэгээд 5,400,000 төгрөгөөр торгох хялаар шийтгээд тэгээд нийтдээ ял идэх хоногийг нь шилжүүлэн гот 6 сая төгрөгөөр торгох хялаар шүүхээр шийдүүлсэн. Ийм ерөөсөө шорон суугаагүй мөн аавч. Тэг ингэ шийдсэн юм байна лээ. Ямар сони юм бэ? Тэг яг нөгөө нэг хохирогчийн зүгээс бол ингээ нөгөө би энэ хүнд гомдолтой байна гэж хэлээгүй зүгээр ингээ шүүгдэгчийн талаар бол надад ямар нэгэн хүсэх гомдол санал бол алга зүгээр л би юу ингэж хохирчлоо л гэж хэлсэн байт юм билээ. За нэг ийм хэрэг болсон. Болгоомжтой байхгүй ямар аимшигтэй юм бэ? Тэгээ тэр харин тий одоо ингээ тэр ингээм тэр нүцгэн ингээд ер нь бол ингээл нөгөө мэдээж ингээд магадгүй зарим нь бол өөрсдөө ч бараг ингээл бичлэгээ хийгээл зураг мурга аваад хадгалдаг л байна та. Гэтэл энэ нэмэгтэй болохоор би ерөөсөө өөрийнхөө нүцгэн зургийг хамт байх үедээ нүцгэн зураг тэр ингээд секс бичлэгийг юу бол би хийж байгаагүй өөрөө санаачилж хийж байгаагүй. Тэгсэн чинь энэ хүн хийцэн байсан гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгэхээр ингээд ер нь ингээл мэдэхгүй одоо ингээд ер нь нэг ийм байдлаар буцаж одоо юу гэмтэй ингээд нэг ийм дарамтлж гин гэхээр одоо тэгээд
намайг гэтээ сая шоконд оруулсан 2 юм байсан. Нэг нь 45 настай гэдэг заяа. Би ерөөхдөө одоо сүүлийн үе сошиал гараад байгаа нэг иймэрхүү үйлдэлүүд чинь дандаа л нэг 20-д 30-д залуучууд л ингээ хамт байх гэдэг ингэж бодож байгаа шүү дээ. Гэтэл 45 настай байсан гэдэг чинь би бол 45 настай хүний хувьдаа аюу төлөвсөн хүн гэж боддог байхгүй юу? Төлөвсөн нас гэж бодож байгаа. Тэгээд энэ нас нь амар шокрууллаа. Хоёрдугаарт дид захирлын албан тушаал гашдаг гэдэг нь бас амар шокруулсан. Тэр чинь ингээ дид захирал байна гэдэг чинь мэдээж тодорхой хэмжээ хүмүүсийг цалинжуулаад тэр байгууллагад ажиллаад боловсралтай ийм одоо хүн баймаар байтал ардуур нь яг ийм сэтгцийн өвчтэй хүнийг ална гэж сүрдүүлээд байж идэг гэхээр айгу сонин тохиолдол юм наадах чам. Харин тийм ийм одоо харамсалтай ийм хэрэг болсон юм байлээ. Яг нь ер нь бол бид хоёр энэ 417 нэвтрүүлэг дээр болж байгаа хэрэгүүдийг сэрэмжлүүлэх үүднээс яг шүүх цэгийн мэн гэдэг сайтнаас яг шүүхийн протоколын тэмдэглэлээс нь харж байгаад ингэ ярьж өгч байгаа. За. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. За одоо миний хэрэг рүү орё. Найзыгаа хуураад биеийг нь өлүүлсэн юм хэрэг байгаа. За тэгээ энэ болохоор нийтдээ 4 эмэгтэй оролцсон. 4 эмэгтэй оролцсон. За өнрөө гэдэг хүн байгаа. Энэ болохоор 1983 онд төрсөн Улаанбаатарт төрсөн. Тэгээ өмнө 2 жилийн хорих яллаар шийтгүүлж исэн. Тэгээ тэр шийтгүүлж исэн хугацаагаа тэнцэнгээр авч исэн юм ялтай хүн. За дараа нь хүүхнээгээд нэг бас бүсгүй байна. Энэ 1993 онд Улаанбаатар хотод төрсэн эмэгтэй. Өмнө нь 3 жил 5 сар хорих яллаар шийтгүүлээд энийгээ бас тэнцэн харгалзгаар эдэлсэн. За мөн 3 дугаарх нь ундрмаа гэд гэдэг хүн байгаа. За нэрийг нь одоо юугаар нь зохиомлоор ундрмаа гэж тийм ээ. 1992 онд төрсөн. Өмнө ял шийтгэлж байгаагүй Гана гэдэг хүн байгаа. 1983 онд төрсөн. Бас ял шийтгэлж байгаагүй. Тэгэхээр хоёр нь өмнө ял эдэлжсэн, хоёр нь ерөөсөө ял эдэлж байгаагүй юм 4 эмэгтэй нийлж бүлэглээд хүн хулгайлах хэрэгт холбогдсон. За шүүгдэгч буюу өнрөө гэж энэ зохиомлоор нэрлсэн энэ хүн болохоор тэр хүүхний ундрмаа Гана нартай бүлэглээд хохирогчийг Ануужин гэж нэрлсэн. Хохирогч Ануужин Хятадын Бээжин хотод өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж эхлээд хуурсан байгаа. За тэгээд ингэж хуурахтаа болохоор эхлээд өнрөө хохирогч Ануужингийн болон одоо өөрийнхөө нэрээ шууд ингээд урдчилж тийз захиалуулаад гаргуулсан. За тэгэнгүүтээ Ануужин хамт явъя гэж ятгаад хэрвээ явахгүй бол тийзний мөнгө 1 сая төгрөг чи төлөө. Ингээд өрөнд ороод үлдээ. Эсвэл хүмүүст одоо ингээд миний таньдаг хүмүүс гэр оронд ч очиж шүү би чамайг хаана амьдарч байгааг чинь мэдэн шүү. Гэрээ чи хаягийн дээр харагдаж ийн гэх мэтэр ингэж дарамтлсан байгаа байхгүй. Тэгээд хохирогчийн нөгөө нэг юм өөрийн гэсэн цалин орлого байхгүй, мөнгөгүй, эмзэг байдлыг нь далимдуулаад биеийг нь үнэлүүлсэн. Тэгээд мүлжих зорилгоор хуурч эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлсэн гэж байгаа. Тээвэрлсэн гэж байгаа. Дамжуулсан гэж байгаа. Ингээд Монгол улсын хэлээр 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 4-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Малайз улсад биеийг нь үнэлүүлсэн. Тэгээд биеийг нь үнэлүүлсэн хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан гэж энэ хүмүүсийг буруутгаж байна. За тэгээд яагаад ингээд энэ хэргийг бүр ингээд үнэхээр биеийг нь үнэлүүлсэн гэж ингэж юу хэлээд байгаа, бардам хэлээд байгаа юм гэхээр тэр нөгөө нэг өнрөө гэдэг байгаа энэ зохион байгуулсан гэдэг байгаа эмэгтэй болохоор Ануужингийн тийзний мөнгийг өөрөө эхэлж урдчилж гаргасан. Одоо Ануужин өөрөө мөнгөгүй болонгууд нөө би чамайг явуулаад өгөө гэд ингээд өмнөөс нь тийзийг захиалсан байна шүү дээ. Тэгэнгүүтээ Гана гэдэг энэ хүнээрээ дамжуулаад түүний нас барсан нөхрийн дансаар нь төлбөрийг нь төлөөд захиалга хийлгсэн байгаа байхгүй тийзний захиалга. Тэгэхээр ер нь бол тийш явуулна гэж шийдсэн байсан л гэсэн үг. За тэгээ энэ бүлэглэл яг яаж ажилласан бэ гэхээр өнрөө болохоор хин яаж ямар үүрэгтэй ажиллахыг хуваарилдаг үе юм байна. За одоо чи энийг ингэ шүү, гээ чи энийг ингэ шүү гэдэг ч юм уу те. За тэр нөгөө хээ буюу хүүхнээ гэж нэрлсэн энэ хүн болохоор Ануужингийн олсон орлогыг хурааж авч энэ ч одоо Малайзад очиод нэг сар гараа ажилласан байгаа штэ. Очиод ингээд орлого олонгууд нь тэрийг нь хурааж аваад өнрөө гэдэг хүн рүү шилжүүлсэн байгаа. За ундрмаа гэдэг энэ эмэгтэй болохоор богино хугацаанд мөнгө олдгоо. Өста тэнд очиод нэрээс үнэхээр баяждаг хэдүүл явж мөнгө хийя гэд ингээд Ануужинг хатгаж өдөөсөн гэдэг энэ зүйлэнгээр. За Гана болохоор энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамжигчаар ажилласан гэдэг ийм зүйл залтуудаар тус шийдэх яасан сонссон баг. За энэ чинь ингээд нэг анхан шатны хэрэг үүсгээд анхан шатны шүүхээр ороод тэгээ дараа нь гомд санал байл давж заалдсан шүү дээ. За тэгээд энэ бол давж заалдах шатны шүүхийн тэмдэглэл байхгүй юу? За тэгээд энэ хэрэг илрээд анхан шатны шүүхээс эдгээр 4 хүнийг биеийн үнэлгийг зохион байгуулсан, санхүүжүүлсэн, за бусад зүйлээр хангасан юм гин буруутайд тооцоод тус
ийм ял оноосон байгаа анхан шатны сүүхээс. За жишээлбэл өнрөө болон хүүхнээ гэдэг энэ хоёр хүнд болохоор тус бүр 3 жилийн хорих ял төлөвлөсөн. За харин тэр нөгөө ундрмаа гана гэдэг өмнө ерөөсөө ял авч байгаагүй хоёр хүн байгаа шүү дээ. Энэ хоёр болохоор 3 жилийн ийм хугацаагаар тэнсэн олгосон өгсөн. За харин тэр нөгөө хохирогч ануужин гэдэг байгаа хүн биш дээ. Энд болохоор гимт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлж агаад тэгээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэдэг юм шийдвэр анхан шатны шүүхээс гарсан байхгүй юу? За ингэсэн чи давж заалтнаа. Одоо ялангуяа энэ нэг гимт бүлэглэл хийсэн гэдэг байгаа энэ хүмүүс тусдаа өмгөөлөгч авч яагаад давж заалтсан байлээ л дээ. Тэгсэн чинь Ануужингийн өмгөөлөгчийн зав заалдах шатанд гаргасан энэ гомдлыг нь уншиж хагаад эдгээр хүмүүс өмнө нь яг ижил үйлдэл хийж хагаад ял авсан байдгаа. Бүр давтан яг нэг хэрэгээ давтаж хэрэгээ. За. Тэгэхээр тэр нэг өнрөө хүүхний хоёр өмнө 3 жилийн тэнсэнтэй байсан гэдэгаз энэ нь бас гадагшаага хүн аймалтчихсэн гэсэн үг. Аваачиж юуг биеийг нөлөөлжсэн ийм хэрэг хийсэн давтан хэрэгтэй гэсэн үг байхгүй. За. Бүр харин тий. За тэгээд энэ хэрэг яг яаж болсон юм бэ? Яаж агаад ануужин ийшээгээ яваад орчвоо гэдгсэн чинь хохирогч ануужин тэр шүүгдэгч хүүхнийтэй найзууд ээжээ. За танилуд гэтэл хүүхний ануужин хідүүлээ ерөөсөө бэж явж ажиллая. За ер нь хоёул явъя. Тэнд ширээний хүүхэн хийхээр айгүй их мөнгө олдог гинэ. Өөрөө уухгүй ч гэсэндээ зочдыг ингээд daйл цайлаа тухайн ажиллаж байгаа газрынхаа орлогыг нэмэгдүүлээд авах юм бол чи бүр их цалин дээрээс нэмэр бонус авдаг гинэ. За хоёул явж ажиллая. Надад яг тийм найдвартай таньдаг хүн байгаа. Би нэг онгоцны билет зардаг найзтай хэлээд чамд онгоцны билет би захиалаад өгчөө гэж ийм тохироо хийсэн байгаа байхгүй юу? За тэгэнгүүт нь ануужин хүүхнээд итгээд Бээжин явах талаар ингээд бодож эхэлсэн байгаа. За ер нь тийш яваад одоо Монголд ингээд ажилтгүй орлогогүй ингэж байж хахаар Бээжин явж тэр нэр өндөр цалинтай ажлыг хийдэг юм билүү гэд. За тэгээд ануужингийн мэдүүлгээс харах юм бол энд яг юу болсон тодорхойлно. Мэдүүлгэнд нь ингэж байгаа. Хүүхнээд би явж чадахгүй нэ, билетээ буцаасан дээр хаа гэж чат утсан чинь чат өччээд фэйсбүүкээс гарцъя. Тэгсэн чинь миний гар утас руу залгаад байсан. Тэгэхээр эндээс нь харахад эхлээд явна гэдэг талаар бодож эхэлж хагаад тэгээд дараа нь ер нь дэмий юм шүү гэдэг яг болцсон байгаа даа. За. Тэгээд гар утас руу залгаад ангууд нь би дуудлагыг нь авмааргүйсэн. Тэгсэн чинь намайг уцаа авахгүй болохоор чи ямар өөдгөө юм бэ? Чи намайг өрөнд оруулчлаа штэ. Танаа гэрээ хаяг гарч ирээд байна. Манай хүмүүс чамайг хаанаас л хаанаас олно штэ. Фэйсбүүк рүүгээ ороод ир гэсэн юм мессеж бичсэн байсан гинэ. Уцаа авахгүй болохоор штэ. Тэнгүүт нь би фэйсбүүк рүү орох гэтэл над руу дахиж залгаад чи ямар муухай юм бэ? Би гэрээхээ гадаа зүрх хөвдөд тамхи татаа зогсож гин гэж ингэж уцаар ирсэн баг. За. Тэгэхээр нь би миний билетийг буцааж хаа би явж чадахгүй нэ гэж хэлээд уцаа тасалсан гинэ. Тэгсэн чи удалгүй хүүхнийгийн дугаараас тэгвэл чи надад 1 сая төгрөг өг. Би билет бичүүлсэн хүн энэ мөнгө чи надаас ингэ нэхэд байна гэж хэлсэн чинь би хүний өмнөөс мөнгө төлж чадахгүй штэ. Одоо тэгээд чи төлж чадахгүй бол танай гэрийн хаягийг мэдэх учраас би маргааш гэрт чинь шууд яваад очиж шүү. Ингээ чи өрөнд ороод үлдэнэ үү, явна уу, өөрөө мэд гэж ингэж хүүхнээ ануужинг сүрдүүлсэн байгаа байхгүй. За. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөг гэдэг дээр л тэр онгоцны билетэн дээр л нийтгэнэдэн штэ. За. За ингээ сүрдүүлээд гэрийн хаяг хэлээд авахаар би айгаад гэж байгаа. Айгаад 2019 оны 3 дугаар сарын 4-ний өглөө гэрийнхэн болон ахыгаа унтчихт нь сэрээгээд би Солонгос улс руу найзтайгаа явлаа. Санаа зовлтгүй. Манай нэг найз билет бичүүлсэн байгаа гэсэн чинь ах айгу уурлаад намайг явуулахгүй гэсэн. Тэгэнгүүт нь би зүгээрээ гэж хэлээд өөртөө байсан мөнгөөрөө такси ураад хүүхнийгийн дэртэл аав ээж нь байсан гэж мэдүүлэл хэлсэн. За тэгэхээр энэ хэрэг явдал бол ерөөсөө ууг нь бол ануужин за ер нь дэмий юм шүү гэж бодож исэн ч гэсэндээ тэр хүүхнийгийн сүрдүүлэгт автаад онгоцны билетийн 1 сая төгрөгөн дээр за бас хүнд өрөнд ороод яах вэ гэж хэлээд тэгээд явахаар шийдсэн байгаа харагдаж байгаа юм л та. За ингээд нисэх онгоцны буудлын руу хүүхнийгийн аав ээжтэй хамт явсан. Нислэг зарлахад Бангкокийн 17 цаг 30 минутын онгоцонд суухаар болсон чинь яагаад шууд Бээжин явж болтгүй мэ гэд тэгсэн юм байна. Тэгсэн чинь хүүхнээ дамжиж явнаа. Чи юус яг юм ойлгохгүй маа. Нэг зүйлээ байн асуугаад ядаргаатай. Надад зөте төвхтэй ингээ уурсан юм байна. За. Өөрөөр хэлбэл хүүхний ануужинг хідүүлээ Бээжин явж ажил хийгээ хэлсэн байгаа штэ. Тэгсэн мөртлөнгөөсөө яагаад шууд Бээжин рүү нисчих болохгүй байгаа юм бэ? Яагаад Бангкокийн онгоцон сууж ийна гэдэг чинь тухайн үед ингээ нэг юм сэрдэс хийж мэдсэн байгаа байхгүй юу? За ингээд 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 6-ны өдөр шүү би нөгөө сарын бүгдийг өөрчилсөн байгаа. Хэргийн одоо газрыг өөрчилсөн байгаа. Тэгээд дээрээс нэрнүүдийг өөрчилсөн байгаа тий. Тэгээд 3 дугаар сарын 6-ны өдөр Малайз улсад олон улсын онгоцны буудлын дээр буугаад хүүхнээ эгчгээд нэг хүнтэй
өөрийнхөө уцаар ингээ яриад ирчлээ гэж хэлсэн юм байна. За тэгэнгүүт нөгөө хүн хүлээж удахгүй хүн очиж та нарыг авна гэж хэлсэн. Тэгээд энэ үед л би тэр нөгөө яриад исэн ширээний хүүхэн гэдгээс өөр ажил хийх юм байна гэдгээ ойлгосон. Юу Бангкок онцсон суучаад юу Малайз болоо явчих. Ингэж нөгөө дамжиж нисэн юм шиг байгаа. Тайландаар Бангкокоос цаашаа Малайз руу нисэн. За юм шиг байгаа. Тэгээд Бангкокгийн онгоцонд суухтал ер нь бол за би Бээжин явахгүй байна гэдгийг гадарлаж хэлээд тэгээд Малайз улсын онгоцны буудлын дээр буунгуудаа наана хүлээж игээд нэг хүнтэй яриад тахаар чинь за биенээс цаашаа явахгүй байна. Ер нь бол би энэ усад ирсэн байна гэдгийг гадарлаж эхэлсэн гэдэг байна. Өөрөөр хэлбэл хүүхнийд ер нь бол хуурдсан гэдгийг энд мэдэж эхэлсэн гэсэн. За ингээ Монгол буцаж явна гэхэл надад мөнгө байхгүй. Яаж явах нь мэдэхгүй байсан учраас хүүхнээ дагаж явахаас өөр арга надад байгаагүй. Удалгүй хүүхнийгийн утас 10-аас 20 минутын дараа дуурайд наа чин та хоёрыг авахар такси очно гэд дугаарыг нь хэлсэн юм байна. Таксины дугаарыг. За тэгээ бид хоёрыг таксины номероор нь хайгаад очтвол Малайз жолооч Сарагийн охтууд гэж асуугаад тийм гэж хэлсэн чинь Мөн гэдэг нэртэй зочид буудлал руу дагуулж явсан. За ингээд тэр газар очисон чинь нэг эрэгтэй Малайз хүн тосож аваад 6 дугаар давхарт гараад гадаад паспортоо өгчих гээд миний гадаад паспортыг надаас авангуудаа хуулбарлсан. За тэгээ хуулбарлчаад буцаагаад ингээд тэр гадаад паспортын хинд өгсөн юм байна. Ануужинд өгсөн юм байна. Тэгсэн чинь нөгөө хүүхний хажуунаас нь гарч ирэнгүүтээ чам гадаад паспорт юм байхам л аюултай. Паспорт өгч гэж хэлээд ингээд шууд паспорт нь хураад авцсан. За. Ингээд би биеийн үнэлэхээс өөр аргагүй болсон. Өдөрт дунджаар 5-аас 7 хүнтэй бэлгийн харьцаанд орж ирсэн. Амар агааз. За тэгээд энэ мэдүүлэг нь бүр ингээд үнэхээр амар заяа. Миний анхны цалин 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буухад би 37 хүнтэй бэлгийн харьцаанд орсон байсан. Тэгээд 140 рингит буюу 82 мянган төгрөг бодлоод 37 хүнээр тэрийг өржүүлэхээр би гар дээрээ 3 сая 34 мянган төгрөг авахар тооцоо гарсан юм аа. Энэ мөнгийг хүүхний тийзний мөнгө гэд бүгдийг надаас авчихсан. За дараагийн цалин нь болохоор 3 сарын 20-ны өдөр бусан. Энэ хугацаанд би 33 хүнтэй бэлгийн харьцаанд орсон учраас тэр 82 мянган төгрөгөө 20 хүнд тооцохоо би гар дээрээ 2 сая 706 мянган төгрөгийн цалин авахар тооцоо гарсан боловч мөн адил хүүхний бүх мөнгийг авцсан. За дараа нь 3 сарын 26-нд цалин буухад 20 хүнтэй бэлгийн харьцаанд орсон учраас тэр нөгөө 20 хүнийгээ 82 мянган төгрөгөөр тооцохоор сая 640 мянган төгрөг авахар тооцоо гарсан боловч энэ мөнгийг би уг нь авна гэж их гордсон байсан чинь хүүхнээ чамд энэ мөнгийг бид нэр өгч чадахгүй гээд 1000 рингит буюу 500 мянган төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл Малайзад очиод сарын хугацаа өнгөрсөн байхад энэ хүн гар дээрээ 500 мянган төгрөг авсан гэсэн үг байхгүй юу? Яагаад цалин минь өгөхгүй байгаа талаар надад ерөөсөө тайлбарлаагүй гэж ингэж мэдүүлэг өгсөн байна. За тэгсэн чинь Малайз улсад биеийн үнэлтийг яг энэ одоо тэр хүүхний өнрөө хоёр бол угаасаа ийшээ ингэж нэг өмнө нь хүмүүс гаргаж исэн тэр нь баригдаад ял авч исэн бол тодорхой болсон байгаа байхгүй юу? Тэндээ бүр ингэж энэ хүүхний өнрөө хоёрын хүмүүс нь анддаггүй сайн танд юм. Тэгээд тэндээс гэрчээр гүнжээ гэдэг хүнээс мэдүүлэг авсан байгаа. За би бас нэрийг өөрчилсөн байгаа шүү. Тэгсэн чи тэр гэрчийн мэдүүлгээр бол би Малайз улс руу биеийн үнэлэх гэж явсан. Би Малайз улсад очиод Мөн нэртэй зочид буудлын 515 төгрөгөнд байрлаж исэн. Намайг тэнд очиход хүүхнээ бэж исэн. Тэгэд хүүхнийгээ найз гих Ануужин гэдэг охин хамт байсан. Ануужин бас би Малайз улсад биеийн үнэлдэг байсан. Малайз руу явах билетийг хүүхний захиалаад Малайз улсад очиод төлбөрийг нь Ануужингаас авсан юм шиг гэлээ. Хүүхнийтэй танилцаад би яг 2 жил болж байна. Миний эзэмшлийн энэ дугаарын данс руу энэ дугаарын дансаар цэлмэг гэсэн утгатайгаар 2-оос 3 удаа гүйлгээ хийгдсэн. Тэгээ Ануужингийн Малайз улсад үлдээсэн мөнгийг цэлмэг ихчтэй холбогдож байгаад тэр дугаарын дансаар 2-оос 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэж байгаа юм. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхэлэр энэ дөрвөн бүлэглэж ажилладаг гэдэг энэ дөрвөн эмэгтэй хиймлэр одоо хуурамчаар цэлмэг гэдэг юм нэр үүсгээд бие чад үүсгээд хоорондоо харьцаад тэрүүгээрээ им цэлмэг гэсэн утгатай хэний ч анзаарахдаггүй юм гүйлгээ хийдэг юм байна. Данс хооронд. За тэгээ данс хооронд гүйлгээ хийхдээ өөртөөхөө яг им үндсэн насыг ашиглахгүйгээр одоо түрүүний хохирогч тэр нөгөө нэг аль нь нөлөө тийм уу гэдэг ундрмаагийн нөхрийнх нь дансаар гүйлгээ хийдэг байгаа. Одоо тэгэхээр яг энэ үйл ажиллагаа гартаа зохион байгуулад байгаа хүн нь өнрөө за чи наад мөнгөө энэ дансаар ингэж шилжүүл, ийм утгатай шилжүүл, энэний дансаар авахгүй, тэрний дансаар авна. Одоо наад мөнгөө 2-оос 3 удаа хуваач ийм утгатай хий гэх мэтчлээ. Ингэж өөрөг чиглэл өгдөг байгаа байхгүй юу? За ингээд дав залт юм байгаа зү, дав залт шатны шүүх хурлын тогтоолоор өнрөө болон хүүхний нар тус бүр 2 жилийн хорих ял авсан. 2 жилээр бүр яг хорих ял авсан.
тавтан хэрэгтэй хийгээд байгаа хэрэг тавтан хэрэгтэй тэгээд хүний биеийг үнэлүүлчихэд байхад тэг 2 жил авч байгаас амар сонирхолтой. Тэнгүүт ундрмаа болон гана гэдэг өмнө хэрэгт холбогдож байгаагүй 2 хүн биш тий. Энэ 3 жилийн тэнсэн харгалзах ялна хэвээр үлдсэн. Энэ хоёр ч нөгөө анхаа шатны шүүхээс тэнсэн харгалзах ялтай байх үедээ дахиад гэмтэр хийгэрч бүр хүндэрдэг юм бата. Тэр тэнсэн харгалзах ялна нөгөө нэг дууссан юм ээ. Дуу ядан дууссан. Дуусаад дахиад энэ хэрэгээ давтаж үлдэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд өнрөө хүүхний хоёрын чинь анхаа шатны шүүх хурлаар бол 3 жил ялгааноос шүү дээ. Тэгтэл дав заалтангуудаа 2 жил ял болгочихж байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө ундрмаа гана хоёрын 3 жилийн тэнсэн харгалзах бол яг хэвээрээ үлдсэн. Харин шүүгдэгч нар хохирогч ануужинд 5 сая 600 мянган төгрөгийн хохирол тооцож олгосон. Тэгээ би энэ нөө шүүхийн тогтоолыг уншичаад яахаараа 2 жилийн ял өгдیں те энэ хүнийг ингэж хуурч аваачаад ингэж биеийг нь өлүүлсэн бэжтэй гисэн чинь яагаад ийм ял одоо өгсөн ийм тайлбартаа ингэсэн байгаа. За ингэсэн хохирогч анууч нь Малайз улс руу явж биеэ үнэлэхэд хэр их мөнгө олдог талаар хүүхнийгээр дамжуулан ундрмаатай уулзаж ойлголт авсан. Өөрөөр хэлбэл түрүү нэг ундрмааг буруутгахдаа нөгөө нэг Малайз улсад очиж ажил хий гэд нөгөө хүмүүст тэдэн төрөний цалин орлого олдын гэж нэг хатгсан гэдэг нэг юм зүйл байгаад байсан шүү дээ. Тэгэхээр ануужин өөрөө хүүхнийдээ ярьсныхаа дараагаар ундрмаа дээр бүр зорж очиж за чи яг хэдэн төрөний цалин авдیں۔ Яг хэдэн төгрөг авдаг болоод ингээ хүмүүс өндөр цалин авдаг гэж яриад байгаа юм бэ. Гих мэтчлэнгээр ингэж юу асан байгаа байхгүй өөрөө явсан нэг юм. За улмаар тэдний мөнгөөр онгоцны тийз ахуулж тус улс руу бие үнэлэхээр сайн дураараа явсан. За бүр тий бие үнсэн мөнгөө авангуудаа буудлын үн бусад эд зүйлс зарцуулдаг байсан. За ингээд гэмт хэргийн хохирогч болох үедээ насанд хүрсэн байсан зэргээс үсгэд уг хэрэг нь хүн худалдаалах гэмт хэргийн шинж чанарыг хангаагүй. Харин биеийн үнэлгээ зохион байгуулах гэмт хэргийн шинж чанарыг хангасан байна гэж үзсэн. Ийм учраас хүн худалдаалах гэсэн зүйл ангаар шийтгэлтэйг юм байна. За тэгэхгүй л чинь яг хүн худалдаалах гэмт хэрэг чинь бол хасар өндөр. Тий маш өндөр аюутай байх тий санагцсан. Тэгэхээр яг энэ дээрээс бас ингээд нөгөө талаар нь бодоод үзэх юм бол ануужин юу гэж мэдүүлэг өгч болно шүү дээ. Намайг хуурцсан миний онгоцны телевизийг захиалсан байсан бла бла гэд өөртөө ашигтайгаар мэдүүлэг өгч болох байхгүй юу? Тэгэнгүүт шүүгчнэрийн тогтоосноор шүүхийн тогтоосноор бол энэ хүн чинь угаасаа насанд хүрсэн байсан шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь Малайз улсад очиод биеийн үнэлгээд хэрэг мөнгө олдог талаар ундрмаагаас асуугаад ойлголт авсан байсан тий. Ер нь бол одоо ингээд холигтуулж тийм үү хууртаж тийшээ очиагүй ер нь баг өөрөө мэдчихсэн тий гэж ийм учраас өнрөө хүүхний хоёрт 2 жилийн ял олгоод ундрмаа гана хоёрт 3 жилийн тийсээ харгалзах ял болсон. Тэгээд энэ мэдүүлгийг уншиж хахад яг тэр Малайзад бие үнэлдэг амар олон эмэгтэйчүүд байдаг юм лээ. Зөндөө олон гэрчүүдийн мэдүүлэгтэй. Тэгээд нэг гэрчийн мэдүүлэг дээр нь бол хүүхнийгийн найз гэж хэлээд байгаа ануужин гэдэг хүүхэн бол ингэж мөнгө төгрөгөө зарцуулдаг байсан. Надад бол тийм хүчээр ирсэн юм шиг мэдрэмж төрөөгүй. Хамт ажил хий гэдэг саналыг тавингууд нь ануужин өөрөө зөвшөөрөөд ирсэн юм байлээ штэ гэдэг мэдүүлэг зөндөө хэл. Ийдрэгтэй ирэх вэ наадах чи тий. Харин бас эвгүй байгаа. Тэгтээ харин ер нь л ингээд зүгээр гадагшаага ялангуяа ингээд эмгтээч вэ за эрэгтэй хүн бол харингүй биеийн хүчний ажил гэдэг ингээд илүү судалж арай өндөр цалин авч болох юм тий. Эмгтээ хүн та ер нь бол ялангуяа гадаад бол та тухайн орны хөлийг маш сайн эзэмссэн. Тэгэд өндөр боловсралтай биш л бол ер нь бол өндөр цалинтай ажиллах магадлал бараг 99.9% боломжгүй гэж үздэг юм шүү дээ. Тэгээ ануужин болохоор яг мэдүүлэг дээр намаагүй ширээний хүүхэн хийнэ гэж дуудаж авч явсан мөртлөнгөөс миний биеийг үнэлүүлсэн гэдэг байгаа. Гэтэл Монголд байхдаа тэр ундрмаа гэдэг эмэгтэй дээр нь очиод биеийг үнэлэхээр яг хэдэн төгрөгийн цалин болтыг гэж асуусан байгаа. За нэг юм хэрэг болсон байна. За ингээд 417 нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрлээ. За бид хоёр ер нь бол ингээд нөгөө сэрэмжлүүлэх үүднээс яг бодитоогоор шүүхээр шийдүүлээд гарцсан ийм хэрэгүүдийг шүүх цэгимэн гэдэг сайтнаас шүүхийн протоколтой танилцж байгаад ингээд сэрэмжлүүлэх байдлаар ярьж байгаа. Тэгээд ер нь бол яг ингээд нөгөө хэрэг болсон оныг нь газар орныг нь хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг бид өөрчилж ярьж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдартай витамины брэнд Jameson брэндийн витаминууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega.